Зак сэнүнэзута дараагийн хамшлаг тавтаймарл амлсан ёсороо ойроор хамшлаг хийхэд хичээж байгаагийн маань илэрхийлэл гээд ерөөсөө өмнө нь өөрийгөө иймчлэг хийгээ зогсож гин гэж төсөөлөөгүй бичлэг. Ингээ галтгоондоо ороод ирсэн хоолтой холбоотой бичлэг хийгээ зогсож гин. Тэгээ өнөөдөр болохоор хэдүүлээ. Уг нь би яг нэг амар viral болоод байгаа тортыг хий гэж бодсон байхгүй юу? Тэр нь болохоор тирамису байсан. Тэгсэн чинь өнөөдөр би яг тирамису хийхгээ тирамисуг нэтяхаа амнуудыг ингээ бэлдээд явж байсан чинь гинт TikTok дээр Japanese viral cheesecake yogurt гэдэг торт гараад ирсэн. Тэгээ тэрийг бас хийж үзнэ. Тэгэхээр ингээд хоёр торт юм гэсэн үг. За, юу ч гэсэн хамгийн амархнаас нь хэлээ. Тэр Japanese yogurt торт гэдэг байгаа нь ерөөсөө хоёрхон орцтой. Тийм амар энгийн амархан чизкейк байсан. Тэгээ би өөрөө чизкейкэнд амар дуртай заяа. Тэгээ энэнд болохоор биднэрт болохоор Greek yogurt ямар ч йогурт ээж болно. Тэгээ миний өнөөдөр хэрэглэж байгаа болохоор зүгээр ийм нэг Greek yogurt байгаа. Сахаргүй. Тэгээ энийг онгойлгож байгаа дотор нь сайхан бичээний. За ингээд яг элхэн тараг шиг харагдана заяа. Тэгэнгүүт нь дээр нь энэ Biscoff гэдэг нэг юм cookie biscuits гэдэг тэр хэрэг болно. Бичэн гэсэн үг. Тэгээ ямар ч төрлийн бичэн байж болно. Гэсэн өөрийнхөө төрлийн бичээнийг хийн. Миний үзсэн TikTok дээр болохоор энийг хийгээд авахгүй. Тэгэхээр би за угаасаа олдцчихтэй амтнчтэй ч юм чи ингээ энийг авсан. Тэгээ энийг бас нөгөө нэг яг original cheesecake-ний доор айгүй их ашигладаг. Хуурчлаа шүү дээ. Одоо тэгээ бүгднийг ингээд зоогоод явна заяа. Тэгээ өнөөдөр миний хийж байгаа тортод онцлог нь ерөөсөө нөгөө нэг шарх шүгэ хэрэггүйгээр болдог тортнод. Манайг шарх шүгэ авахгүй. Тэгээ би шарх шүгэгүй тортнод хийдэг тортнод хийж байгаа. Яна энэ халиа тасгарчул явах юм бол. Тэгвэл яах ёстой гэдэг бичлэг байгаа шүү. Хийчихгүй. Явуулт юм чам. Энэ хард энэ талаар яг халиа тасгах гэдэг байхгүй юу? За энэ шин дараад хийчих. За яг. За ингээд сайхан дараа чигжээд дахиад нэг угнаас цоолсон тийм. Таны хийж. Тэгээд энийгээ ингээд хөрөгчөндөө 1 цаг юм уу 2 цаг байлгаж агаад тэгээд торт маань бэлэн болно. За юм. Би хүмүүсийг бодвол бас цэвэрхэн хүмүүс ч юм бүр заваар идсэн. За ингээ эхнийхэн заа. Одоо энийгээ хөрөгчөндөө авчиж хийгээд цагийн дараа 1 цагаас 2 цагийн дараа торт маань бэлэн болно. Бэж араа хөрөгчөнд хийдэг. За саяны торт маань болохоор ер нь бол юу яах ёстой байсан. Ингээд тэр бичээний илүү гарч байгаа хэсэг байгаа тэр уг нь илүү нэг гарах эсвэл байсан юм бах. Гэтэ зүгээр илүү гарсан ч идчихэж болно. Чимэглэлгээ бодож идвүлээ. За одоо болохоор хамгийн гол зүйл маань болох тирамисугаа хийн. Тэгээд бидний тирамису хийхэд бол хамгийн эхлээд кофе хэрэгтэй. Тэгээ би түрүүн усаа буцалгацсан. Бичлэгээ эхлэхээс өмнө нэг аяг кофе хэрэгтэй. Тэгээд уг нь hard coffee байх ёстой л доо. Гэхдээ манай гэрт hard coffee алдаг. Энэ нэг latte бэн тэрийг ашиглаж хийдүүлээ. Угаасаа hard coffee хийчихээр амар гашуун болоо би нэг туртай биш юм аа. Тэгэхээр энийг ашиглаж хийдүүлээ. Шууд найруулдаг кофе ашиглаж. Тэгээ тирамису болохоор юу яа 5 цаг шахуу хөрөгчөндөө байлгах хэрэгтэй болохоор яг оройны хоолоо хийхээс өмнө хөв хийж бэлтжээд тэгээд оройны хоолныхаа дараа десерт талгаа ашиглаж болно. Одоо ингээд найруулсан кофегаа юм аман онгорхой, том онгорхой аяган дотор хийн. Тэгээд тавгын дотор хийчихье. Айл болох хурдан өргөх зорилтоор гэсэн үг. Ингээд кофе маань энд хуржийг хоёулаа кофегаа урж явах орондоо cream cheese энтрэ бэлдээд mascarpone энтрэ бэлдчихсэн дээр cream cheese гинэ. Юу гэм бол тэрийг соусаа гэх юм уу? Тортны соус тэгж хэлэхгүй хаа. За бичлэгэн дээр болохоор хүмүүс шилэн савн дотор ингээм гисэртэйсэн заяа. Би яагаад гэдгийг мэдэхгүй байна.
Гэтэ надад тийм шилэн сав алга. Надад байгаа нь юм хуунцар сав байгаад тийм болохоор хэдүүлээ энэ хуунцар сав дотор хийн. Одоо яах хэрэгтэй вэ гэхээр whipping cream хэрэгтэй. 200 г whipping cream гэсэн. Энэ болохоор 250 г байна. Энээс жоох нэг үлдээх хэрэгтэй гэсэн үг. Хэдүүлээ. $250-ыг хийчихв. Гайгүй л үү. 50 г. Баларх юм болов уу? За баг зэргийн хэмжээгтэй үлдээсэн. За кремээ бэлтгэхдээ болохоор ингэж эхлээд дангаар нь миксэрсэж агаад араас нь сахараа нэмэх ёстой байсан. Ойролцоогоор 100 г сахар нэмээрэй гэж бичсэн байсан боловч би 100-аас арай бага хэмжээний сахарыг хэрэглэсэн байгаа. Яагаад тэгэхээр сахар багтаа идэх гэж бодсон. Тийм. Тэгээд өргөлжлүүлээд ууг нь өтгөртөл нь миксэрдэх ёстой гэж бичлэгэн дээр харуулсан боловч ягаад чи миний айгуу сонио шингэн байгаадсан. Ерөөсөө миксэрдэд байгаа хэрнээ л ингээд нэг хөөсөрж өтгөрөхгүй байгаадсан айгуу сонио. Миний юм шингэнээр байгаад байхгүй юу? Өвөн тэр бичлэгэн дээр өтгөрөөд байхгүй юу? Одоо би бичлэгээ үзэл хийх зөө. Яхааргүй миний үзэн бичлэгэн дээр өтгөрөөдсөн зөө. Тэгсэн чи одоо энэ өтгөрөхгүй байна. Энэ яг би буруу юм авсан юм. Хаана? Энэ яг крем, whipping cream гэж хэлэх юм л да. Whipping cream. Нэг бодод яах юм? Мэдгүй. Одоо би бичлэгээ үзэл хийх. Сахарыг л тгсэн чинь бүр ингэ өтгөн заяа. Ийм нэг тик болцсон заяа. Тэгсэн чинь тик болохгүй байх юм. Whipping cream бол яг ийм хөөс рүү том болсонгүй. Одоо зүгээр энийг дээр нэмээд хийгээд миксердээд үзье. Тэгээд том болох юм болов. Болохгүй бол надаа нөгөө нэг juice миксерддэг миксер байгаа. Тэр нь миксердэж үзнэ. Тэгээ болохгүй бол тэгэл failдсан. Гэж л үзэн дээ. Ингээд ганц айтайгаа юм ичээ гэхээр дандаа ингэж үднэ. Өөрөө би бүтлгүй юм уу? Энтэр нь надаар хийгдэх дургүй юм уу? Энэ болохоор mascarpone cheese 250 г. Тэгээ угаасаа хайлтгиндээ 250 г байсан. Тэгээ манай үеэл хэлэхдээ миксер байхгүйсэн ч гараараа утгаа болчдөг гэсэн. Энэ бүр амар шингэн байгаа байхгүй. Гараараа утгаач ч нэмэр авах. Кремэн дээр чизээгээд миксердээд эхэлсэн чинь өтгөрөөд эхэлсэн. Тэгээ айгуу сайхан удаан сайн миксердэж өгөх хэрэгтэй юм билээ. За өтгөрөхгүй ингээ комплейнтэд байсан чинь ингээ өтгөрцөн заяа. Тэгтээ бүр тийм амар ингээ хөөс рүү puffy болоогүй. Энд гэхдээ жоохон шингэвтер өтгөн. Anyways, failдэггүй л гэж үзнэ. Тооцъё. Надад нөгөө нэг алдарч шилэн сав байна. Энэ шилэн савны дотроо lady finger би анхны lady finger гэдгийг сонсчод гомик шоолч илээ. За тэр. За одоо lady finger дээр кофенд дүрээд хийн. Кофе маань сайхан бүлэхэн болчих. Ашгүй багаараа юутай тийм ээ. Энэ нь өөрөө сахартай болохоор тэгээ би дэлгүүрээс нэг трамис авч иддэггүй. Тийм. Яг нөгөө нэг хүн хажууд яг идэнэ гэж сонгох юм бол идэл. Тэгээл бусдаараа бол нэг иддэггүй байхгүй юу? Зээс би нэг та нарт яаж харуулах вэ гэхээр за ингэж тавьчих. Бэрэнсэлж. Одоо ингэж кофенд өнгөрүүлээл. Кофенд сайхан нэг өнгөрүүлээл. Тэгээл ингэж өрөөл. Ингээ бүтэн нэг суур яваад ингээд нэг бүтэн дүүргээд одоо энэ дээрээ сайхан энээсээ нэг нэмгэн жоохон яваал. Надаа нөгөө нэг тэр бекричтэй хийдэг янзын сайхан тэгшилж мэгшилдэг юм алгаа. Би зүгээр энүүгээрээ сайхан тэгшлэл явчих. Халбаар угаасаа болж илээ. Болж байгаа бичлэг үзсэн. Ингээд сайхан. Энэ уг нь ингээд амар сайн хөөсөрсөн болвол нэлээд зузаан кремтэй гоё ихгүй юу? Энэ сайн болохгүй л ааш. Би эсвэл буруу тик крем авсан баха. Whipping cream авсан баха. Тэгэж бодож байна та нар. Би бол тэгээл бодчихлоо. За одоо ингээд
Нэг суур явчихж байгаа штэ. Ингээд заяа. Бас болж. Одоо тэнгүүдээ дахиад нэг явна. Дахиад нэг давхарлана гэсэн үг бичээ нэрээ. Үлдснээ хийгээд одоо үлдсэн бүх whipping-гээ хийгээд би энэ дангаар ямар амттай үзэхэд лээ. Айгуу гоё сүү амттай юм байна. Угасаал сүүл хэл та. Энэ юу тийм нэг охоо. Сүү гэж. Угасаа сүүгээр хийжсэн сүү байна. Би энэ тал руугаа жоохон lady fingers хийчих тийм үү? Энэ талтаа жоохон lady fingers хийчих гэж бодлоо. Яагаад гэхээр юу яагаад вэ? Энэ тал руугаа нөгөө нэг хугалж хийсэн байхгүй юу? Энэ хоёр тал руу жоохон завлдээ тэгээд бүтэн орохгүй хаа хуглаад хийсэн чинь тэр тал руугаа урсаад байгаа юм байна. Урсахгүй тулд юу яачлаа? Жоох нэг дахиад нэгийг ингэж хичээд за одоо ингээд бүтэн коверлоод за одоо энэ надад нэг тал lady finger байна энэ дээр. Ями. Энийг баг зүгээр ингээд дөрөөд идсэн ч гоё юм шүү. Энэ бол гэхдээ байж бол хамгийн хурдан тортны арга байх шүү байна. За ингээд харагдаж байна уу та нарт? Энэ уг нь хоёр давхар зав. Энийг орол нь ингэж харагдаж байна. Дээрээсээ ингэж харагдаж байна. Одоо надад нэг асуулт байна. Энэ какаогийн хизээ цацах юм бэ? Зарим бичлэгэн дээр нь ингэж хөргөч рүү хийхээс өмнө цацаад байгаа. А зарим дээр нь болохоор хөргөчнөөс гаргаж ирээд цацаад байгаа хгүй. Одоо тэгэхээр хэдүүлээ зүгээр харж агаад хамгийн ихний бичлэгээ хайж үзээд яг тэгээ гарч ирсэн юм заяа. За тэгвэл гаргаж ирээд идэхтэй какао цацаа тэгээд уулзъя заяа. Одоо энэ ингээд 4-5 цаг ингээ хөргөчөнд байна. Тэгэхээр би оройны хоолоо хийж идчихээ тэгээ оройн хоолны дараа энэ бичлэг үргэлжлэнэлэн гэсэн үг. Энд гэхдээ амар хурдан байна. За нэг юу ч гэсэн хөрчөнд чичтэр. 3 hours later. За 3 цагийн дараах байдлаар тирамису болохоор ингэж харагдчихээн. Болцсон юм шиг лээ. За нөгөө алдартай Japanese cheesecake маань болохоор ингэж харагдаж байна. За юу ч гэсэн хамгийн эхлээд тирамисугаа дуусгаах. Дээр нь какао цацах хэрэгтэйсэн. Тэр ягаад цацах? Ваа. Би ч баг бэкери юм шүү дээ. За найзуудаа би бизнес болсон. Кофе шоп нэлээ. Зөвхөн тирамису тэгээд ийм тархитай чизкейк гардаг. Тэгээд кофегаар нөр юу ч гарахгүй. Тим кофе шоп нэлээ би. Энэ болонлон сайн цацах хэрэгтэй байна. Оо амар какао нэрч чинь да. За болохгүй л үгүй яриа л. За болно. Би та нарт дээрээс нь харуулах уу? Бол нэг иймэрхүү харагдаж байна. Тэжгүй үст. Нөгөөтгөн дээрээс ингэж харагдаж байна. Тэжгүй шүү дээ. За одоо нөгөө нэг зайж. За тогтлохгүй. Зургийг наатах.
Тэгээд зургийг авч байгаа юм гоё. Амталгаа явуулнаа. Өөрөөрөө бахархаад. Та нараас тэгдэг нэг юм хөрх юм хийчихээрээ ингээд өөрөөрөө бахархдаг. За 5-ыг авч агаад хутгаад таваад дотор гаднаас ямар харагдаж байна харъя заа юу. За. Тирамису шиг харагдаж байна уу? Бид энийг яг уу. Тэгээд ингээд төртөрч. Тирамису шиг харагдаж байна уу? Надад л харагдаж байна. Йоо, яагаад тахын. За, амсцгаая. Ой, тирамису вачиж нээцээ. Фэйстэйг. Вич дэжгүй бэкри ч юм. За, энэ болохоор ерөөсөө би өмнө нь идэж үзэж байгаагүй, идэж гэж бодож байгаагүй. Зүйл байна. За, энийг болохоор яг ингэж энэ хардаа. Яг ч юм зүгээр тарганд бичээн дөрж идэж юм шиг санагдаад бах юм. Үнэн л дээ би тарганд бичээн заагаад хөрөгчин хийсэн үнэн заяа. Гэхдээ ягаад энийг хүмүүс Japanese cheesecake гэдэг байгаа ерөөсөө ойлгохгүй юм. Яг бичээнтэйгээ ингээд зөөлөрчээсэй шүү дээ. Тэр нь яг ингээд жоохон cheesecake-ний амт байна. Ягаад тэгэхээр бичээнийхээ амтнаас болоод. Одоо би өөр хийсэн торт нь өөрөө оноо үгүй заяа. Тэгээд би энэ нь болохоор 10-аас 7, энэ нь 10-аас 10. Тирамисудаа би 10-аас 10 амар гоё болчих. Та нар надад итгэхгүй байж болсон заяа. Би өөр хүний амтлагаас та нарт ингээд сонсгоё заяа. Харуулахгүйгээр сонсгоё. Энэ болохоор миний хийсэн тирамису. Арвас 10. Тэр хэлээд би 10-аас 10 гээд. За одоо дараагийн за одоо энэ cheesecake нь Japanese яасан cheesecake yogurt. Багийн крем стейк хараа. Амтын юм даа 10. За тэгэхээр би өнөөдрөөс эхлээ энэ хоёр тортон дээр захиалгаа ярихгүй. За таваалсан. Тэгээ өнөөдрийн хамтлагтай хамт байсан та бүгдэнд нь баярлалаа. Тэгээ намайг дуурайгаад амархан орцтой амархан тортуудаас гэртээ амралтын өдрөөр хийж идээд тий нэг өдөр ч гэсэн нэг эрүүл гоё тортууд идээрэй. Баяртай нэ зада.